British компани нь 1998 оноос эхлэн Suzuki автомашины аль биесны дилерээр ажиллаж эхэлсэн. За бид бол өнөө хүртэл 19 жилийн хугацаанд Suzuki брендийн маш олон загварыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн. За одоогор бол манайд бол Suzuki Jimny, Suzuki Grand Vitara гэсэн хоёр загварын машин худалдаалагдж байгаа. За өнөөдрийн бидний онцлог машин бол Suzuki Jimny. За Jimny автомашин маань бол 1300 хөдөлгөөр буюу 4 цилиндртэй бензин DOHC буюу одоо Донс хөдөлгөөр гэж ярьдаг тийм хөдөлгөөртэй. Энэ нь бол энгийн хөдөлгөөрийн хувьд бол хүчтэй хөдөлгөөр байдаг. За өөрийнх нь жим бол тон 60 буюу одоо хөнгөн жинтэй машин. Jimny автомашины одоо явах үед анги бол маш олон даваа талтай. Энэ бол урд хойд хоёр тэнхлэх нь бол чулак буюу хамаарах тэнхлэх гэж ярьдаг. За мөн бас энэ машин маань өөрөө рам дээр суурилагдсан байгаа. Рам нь бол энэ машиныг одоо бат бөх байлгах, за явах одоо бид ангийн дуу чимээг бол гүйзүүнд бол орхоос хамгаалж яадаг. За мөн бас энэ машин маань өөрөө мост өндөрлөгчтэй. За энгийн үед бол зөвхөн хойд дуугаараа зүтгэн. За 4WD буюу мостон залхахлаар зэрэг 4 дугуй тэнцүү болно гэсэн үг. За дээрэс нь бол 4WD lock буюу туслах арга залгагдж байгаа маа юм шиг. За Suzuki автомашин маань бол зөвдөлтөй өрүүлэлттэй. За яг зөвдөлтөй өрүүлэлттэй гэхлээр зэрэг Японууд маань энэ Suzuki Jimny автомашиныг Оросын нутагт дэвсгэж зориулж үйлдвэрлэсэн байдаг. Энэ болохоор зэрэг манай Монголын цагаагаар одоо Сибирийн уур амьсгал энд бол тохируулж үйлдвэрлэсэн байдаг учраас одоо манай Монголын хасах 40 мөдийг хүүтэн өвлийн одоо ит ачин сүвтэн асалтын чадвар нь өндөр гэдэг юм аа. Уул уурхайн салбарт бол энэ машин бол мэдээж шатхан баг зарцуулна, дээрээс нь туулах чадвар сайн, уул уурхайн хүнд хэцүү замд бол туулах чадвар нь бол илүү байдаг. За малчид маань бол одоо байгалийн хүнд хэцүү шавартаа, зудтай, бороотой одоо байгалийн бүхэл одоо хүнд хэцүү нөхцөлд одоо Jimny автомашиныг авч хэрэглэснээрээ өөрсдийнх нь ахуй амьдралд нь бол маш одоо сайн нөлөөтэй байгаа. За офис менежерийн хувьд гэх юм бол Улаанбаатарын хотын хэмжээнд замын төвчрэл маань ямар их байгаа вэ? Тэр үед бол бас л шатхууныг бас зарцуулна. Дээрээс нь замын бүглэрөнд одоо жижигхэн зайгаар орж гарах одоо үйлдэлийг маневрлах үйлдэлийг бас сайн хийн. Дээрээс нь зогсоолын асуудал хүнд байдаг. Тэр үед бол одоо жижигхэн зайд ороо зогсчдөг байгаа бас даваа талтай. За мөн бас одоо экстрем спорт аяллыг сонирхдаг залуус маань Jimny автомашиныг маш ихээр сонирхож хэрэглэдэг. За Jimny автомашины талаар товч мэдээллийг хүргэлээ. Та өнөхөр манай автомашиныг худалдаа авах сонирхож байгаа бол Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны лизингийн таатар нөхцлөөр худалдаа авч болно.